Ингээд Benjamin Stevens болон Jordan Tolbert нар бөмбөгийн төвснээр тоглолт эхэлж байна. Эхний довтлогоог BC Knights багаас бөмбөгөө алдсан Jordan Tolbert уршаа довтлогоо эхлүүлж байна. Инх төрийн эсрэг сугар учир дүртээсэн довтлогоо амжилттай. Тэгээ яалчгүй холбоотой Сугар учрын эсрэг мөвчөдөр шидэлтэн дээр суларч чадсангүй хамгаалагчид дохиж аргалаад дундаас шидсэн шидэл тоновчтой. хамгаалт бол хувийн хамгаалтыг хийж байгаа. Эрдэнэ цогцлооны араас олдсон багхан зэн дээр явуулсан 3 шидэл цагт тунлаа. Мөвчөдрийн цэцлэн дээр голоор нь ороод ямар гоё төгсгөл вэ? Маргадын төгсгөл. Дамжуулалт. Илүү нэг дамжуулт өгөөд Benjamin Stevens 2 дахь боломжооч алдсан 3 дахь боломжоор довтлогоо төгсөж байна. Дөгдвэ өөрөө бөмбөгөө их л удажлаа да. За амжилтгүй бас довтлогоо сугар очир нэмж төгсгөө. 66. BC Knights өжөө маргад өөргөө маш гоё сулалцсан цагран дээрээс төгсгөлөө. Бөмбөгөө алдчихлаа. Эргээд BC Knights-ийн довтлогоо Jordan Tolbert-ийн 2 оноо. За биш үү? За доор Ben Stevens цагаалтгүй атгуулсан довтлогоо амжилттай. Эрдэнэ цогтын гүйлд гоё болсон солгой төгсгөл. Багяар. Хоёр хамгаалагчийн голоор ороод ямар гоё дамжуултыг атгуулсан бай. Benjamin Stevens-ийг Jordan Tolbert, Benjamin Stevens-ийг хөлтөрн тоглоод довтлогоо алдсан нэмж төгсгөөд ээлж тоногоо. Гүрүү төрчийн сайн хамгаалт болсон. Маргад хангалттай зай байна. Сул шидсэн 3 оноо шидэлт амжилттай болсон. Солгой талдаа дайраад явсан илүү нэг дамжуулалт базар бүрийн төгсгөл. Урагшаа өгсөн дамжуулт буцаад өөрөө авч байна. Доошоо сугар очрлоо их гоё дамжуултыг гаргаад өгсөн. За маш гоё. За бүрүүд өрж тэр чигээрээ баруунда хомж ороод Эрдэнэ талаа зөвчин дээрээ шидсэн. Шидэлт амжилттай. За 2 оноогоор тооцож байгаа юм байна. Тэмүүлэн дээр бөмбөг ирсэндээ. Их тэмүүлэн зай гараад ирсэн 3 оноо шидэлт амжилттай. Үе. Эхний дав. Янх хамглан хангалттай зай гараад ирсэн 3 оноо шидэлт амжилттай. За Jordan Tolbert гоё дамжуултыг үлдээсэн Ганбаатрын довтлогоо. Их тэмүүлэн хараатай дамжуулалт Мууийн довтлогоо оновчтой. За их тэмүүлсэн боловч өөрөө довтлогоо гаалсан. Урагшаа хорлон довтлогоонд маргаад Warren эсрэг оноогоо авсан. Хэрэгтэй байна шүү дээ. Devin Warren бөмбөг салгасан довтлогоо гаалсан. Jordan Tolbert дараас орж ирээд хүчтэй нэмсэн. Инх хамглан унгаацсан да доор Ben Stevens довтлогоо амжилттай. Контакттай байсан үгүй юу гэдгийг. За Stevens-ийн цалаа найдвартай орцондоо инх төр өөрөө бололтой талбайг онгойлгосон довтлогоо амжилттай болсон энэ үед зов. За гол Tolbert-оор бөмбөг дамжсан сугар очрын довтлогоо амжилттай. Tolbert болон сугар. За Devin Warren контактн дээрээс гаргасан инх хамглангийн 3 оноо шидэлт. Дэндүү найдвар бол байж чадсангүй. Маш гоё дамжуулалт, найдвартай суларсан. За ийм том орон зайдвар бол инх хамглан үнэхээр найдвартай. Илүү нэг дамжуулалт Маргадын төгсгөл өөрөө 2 дахь боломжийг үүсгэсэн. Маргад баруун талдаа төгсгөөд Tolbert за давуулжсэн Devin Warren маш голоо шидсэн. Warren 3 оноо шидэлцээр дүнж байна. Довтлох орон зай үүсэхгүй байгаа мөнхчүүд хөл дээр ажилласан довтлох амжилттай. бөмбөг тойрсоор инх тэмүүлэнгийн гарт бөмбөг ирсэн. Инх тэмүүлэн энэ тоглолтын 9 дахь оноо өөрийгөө талбай дээр минут олдох юм бол ямар боломжтой тоглогч вэ гэдгээ харуулж байна. Ben Stevens-ийн хүчтэй төгсгөл бишэлт металл баг тэгээд үлдсэн тоглолтуудтай хожиж ижил плей-офф шалах боломжоо Хамгаалагчийн ардаа хийсэн шидсэнгүй. Мөнхчүүд зай гараад ирсэн. 3 оноо шидэлтэн амжилттай. Насанбатын мөнхчүүд Казахстаны араас олон зай шидэлтэр дор хариуг өгсөн. Stevens задлсан инх тэмүүлэн дахин нэг удаа 145 дээрээс холын шидэлтийг оновчтой болгож байна. Инх тэмүүлэн дахиад шууд явуулсан. Да инх тэмүүлэн 3 оноо шидэлтэн инх дээр ирсэн. Мөнхчүүд 45 дээрээс 3 шидэлтэн мөн амжилттай болсон энэ үед. 12-3 гэсэн раныг хийгээд байгаа юм байна. Бишэлт металл дахиад бөмбөг таслагдсан. Инх төр өөрөө баруун талдаа дайраад явсан тооны харьцаа 55-55 тэр. Доор сугар учруу ганцаараа зогсож байлаа довтлох амжилттай. Инх тэмүүлэн баруун датсаад явуулсан 3 онооны шидэн мөн амжилттай болсон. Өөрөө огтой 2 дахь боломжийг үүсгэжлээ. Tolbert дахиад контактлсан энэ удаа харин амжилттай. За Ben Stevens-ийг ачиж бий үчи. Маргад дурдан зай гарцсан да шалтаад өгсөн дамжуултыг Ben Stevens төгсгөж
Бишэлт мэт. Маш том орон зай үүсгэж байна. Дэвин Ворн. За шийдгээ хамгаалцаа. Түүн дээр нэр 3 хоног үүдүүлсэн. Төр. За Базаргүр холио шийдлийг үүсгэсэн 3 хоног шийдэл амжилттай. Маш сайн байна. Интүр Стелбор хэмжөөрөө Цэдүс өрөнд үлдээ сайн давталгаа амжилттай болсон. Бишэлт метал оноо дөрвөлтэй болсон. Шийдэлтэн дээр сударцсан уу гэсэн бөмбөгөө хүлээж авахтаа алдагдсан. Сугар очны 2 оноо. Ворны эсрэг маргаад аргалаа гараад ирцэндээ үнэхээр өндөр ур чадвар юм аа. Ямар гайхалтай юм бэ. Warren өөрөө дараад явчихна да. 3 хамгаалагч эсрэг задлсан. Базаргүрийн хоолой шийдэлт оновчтой болсон. Яг нэг хэсэгт гараад ирсэн буцаага сугар очирд гой дамжуултыг өгсөн ондохын найдвартай байлаа. Маргад дээрээс нь явсан. Хөөе. За тоглолтын төгсөл бид Devin Warren Маргад гэсэн тулааныг үзэж болох юм аа гэж. Тэгээ Маргадын дамжуулт таслагдсан Devin Warren урагшаа гараад ирсэндээ цагирган дээрээс маш хүчтэй төгсгсөн. Маргад дундын зай шидэлтэн амжилттай болсон. Довтлохны 24-т оролдлоо. Довтлохгүй юм байна. Ингэснээр үзэгчтэй BCH Knights бишэлт металлыг буулган авч хүснэгтийн тэргүүн байртай иргэн залрлаа. За харин өрсөлдөгч бишэлт металлагийн хувьд хүснэгтийн 9-р байранд 6 хожил 13 хожигдолтойгоор бичигдэж байна.